том павильонтор ороод ирлээ. Энд бас чиргүүлүүд ч зөндөө байна да. Чиргүүлүүд ч байна, моторхомнууд ч байна. Бэрт гэдэг нь 4 хүн. За энд нэг юм юу байна? Iveco-гийн нэг юм автобус байна. Моторхом байна. Энийг хараадах юм. За түүлэгийн юм сарвч хийсэн байна. За энэ бол нэг манайхан бол нэг сүттэй мэдээд байхгүй. Аялдаг хүмүүс л мэднэ. Энэ бол ер нь бас бидний ариун газар штэ. Энэ нэг 0 кассет 0 гэдэг нь ийм байдаг. Тэгэхээр энийг аваад дугуйтай байна. Энийг аваад барьж гүүгээл тэгээд энэ дотор байгаа нандин зүйлээ асгаал цэвэрлээл буцаагаад авчиж ингээд хийдэг. Энийг бол нэг аяллаа нэвтрүүлэг дээр нэг гаргаад идэггүй хүмүүс энэ алгасчдаг. Энэ дотор 2 шиг том газын болдоо хийсэн байна. Манайхтай адилхан хэмжээтэй байна. Батрын төмөрлсөн доошогоо ингээд харин аюулгүй газ ундаг хэсэг нь хаана байгаа бол тоо харагдахгүй л байна да. Нэг газар бол ийм заавал доошогоо юм онгорхой байх хэрэгтэй. Хэрвээ энэ дотор газ алдагдсан тохиолдолд бол доошоо унжих стандарттай эсвэл өөрөө автомат мэдрэгчээр хаадаг ийм технологитой байх хэрэгтэй. За энд бол энэ сарвчны түгжээ харагдаж байна. 220 вольттой ийшээ залгачих юм байна. За гадна талын тамхины асаагур болон USB портод энд байна. За энэгээр юу байна? Усаа хийгээд цэнгэлчих юм байна. Энэ юу гэдгийг аав сайн мэдэхгүй байгаа юм да. Манай машин дээр юм байхгүй болохоор. Энэ юу вэ одоо? Энэ багаач байна. Энэ дотор юу их хэвээр юм? Энэ дотор юу? Тийм. Чи хүмүүст хэлэхдээ энэ дотор жишээлбэл манай энэ дотор юу байдیں۔ Энэ дотор хэрэгтэй юмнуудаа хийн. Тэгээд хэрэг халуутад авах юм бол энийг аваад тэгээ байлаа. Тэгээс өдөр ч болгох чинь тий. За баярлалаа. Австралийн энэ аяллаа машинуудын бас нэг хөөрхөн таалагдаад байгаа юм бол энэ хаалга нэг хөөрхөн. Яг манайд бол жоохон бүтэхгүй л байх л та. Энэ хаалганууд нь аюулгүй хөөрхөн ингээд тусдаа ингээд гараад ирчдэг. Ингээд хор мортой хөөрхөн хаалга байгаа. За одоо дотор нөгөө хүмүүс байгаадсан учраас бичиж чадсангүй гарахаар нь одоо ингээд орой. Энэ соёлтой газар чинь бас хамаагүй өнийг зөвшөөрдгүйгээр ингээд зураг төсөө аваад ах чинь маш бүдүүлэг байдаг учраас хүн байвал ер нь камера унтраачих хэрэгтэй. Тийм болохоор яг бас нутгийн хүмүүсийг сайн авч чаддаггүй байгаа шүү. Асуухгүй бол. За. Нэг хоёр халахтай юм. Нэг нь савар, нэг нь хойлоод юм байна. За гинэ. За энэ машин энэ дээрээ сайхан юутай байна? Энэ ор бол бас нилээн том юм биш үү? Нилээн сайхан том ор байна. За тэр машин бол тэр урдуураа бол гоё харагдаж байна. За тэр машин ч яах вэ? За энэ ширээ мэдээж ор болно. Энэ дээр 2 бүстэй гэдэг чинь нийтдээ ингээд 4 хүм зориултын бүстэй байна. За эдгээрийн төгжээнүүд нэг иймэрхүү байдалтай. За цохиж хаагдахгүй тавьшруулагчтай байна. За энд нь угаалт дуур 2 газ 1 нийтдээ юутай байна. Цахилгааны халдаг ширэмтэй байна. Уур сорогчтой байна. Энэ бас их чухал шүү. Яг тэгэхээр нөгөө жижигхэн орчинтой машин дотор шүлбэл буцалгаад харах хамаг юм нойтой өргөждөг. Тийм учраас энэ уур сорогчтой байвал тун айтайхан. За Трумагийн Aventa загварын air condition тавьсан байна. Манайх нэг юм авцсан байгаа. Одоогоор тэгээд суулгаж чадаагүй л байна. За яа өглөөл бах тий. За Dometic-ийн нөгөө нэг 188 литр. Энэ одоо яаж онгодог вэ? Төгж байна уу? Тийм ээ. Dometic-ийн 188 литрийн хөргөж байна. За аяллаа машины хөргөчл ихэвчлэн 220 вольтоор 12 вольтоор газаар ажилдаг, 3 янзаар ажилдаг, аль нэг байгаа их үйлсрүүлсэн тоогоо аваад хэрэгэлдэг юм зохион байгуулалттай байдаг. За пэч манай дээр бол юм байхгүй. Энэ юу вэ? 2 тустай юм уу да? Надад савар. За шаврын дараа үзүүлнэ. За энд нэг ор байх хэрэгтэй даа. Уу ширээ байх хэрэгтэй даа энд те. Нэг юм том ширээ байх хэрэгтэй байх. Тэгээ ингээд бөөнөрөө тойрч суун. Хүн жижигэн ширээ. Тэгээд ор болох хэрэгтэй байх. Энэ сууж явах тал өстэй. Энэ хараа. Дээр ор биш үү энэ? Эндээ нэг ортой ингээ ширээн ор болно. Энэ нь бас ингээ доошо буугаад ор болчдөг юм байх нь. За энэний удирдлага нэг газар бол байгаа. Түлхүүртэй байна. Тэгээ авцсан байх шиг байна. Энэ машин маань хөөрхөн ингээ шүршүр тустай юм байна. Ийшээгээ ороо шүршүртэй орно. За мэдээж дээр юм хөөрхөн аваржуулагч сенстэй байна. За
Энэ юу одоо? Энэ хойтой. Типийн юм бол та. За. Ингээд нөр авчаад би яцдаг нэр. За тэн дээр нь бас хөөрхөн гарч болт хийчихсэн байна. Бас цоохтой биш дотор хажууталтай. Ингээд болдог. За чамаг ингээд наачтай хүччихье. За нэг ийм машин байна. Хөөрхөн л юм те. За энэ аваар нь жоох үзчих. За Iveco ч яг вэ надад нэг сүйдтэй таалагдаад ээдэггүй юм. Спринтер л гоё санагдаад анхнаасаа өнөө сурцсан болохоор ч юм уу. Чаагаар боллоо. Спринтер олж үзье дөө. За энэ бас Iveco моторхом байна. За үнэ нь болохоор 239,900 бараг л за 240 мянган долларын үнэтэй. За энийг орж харъя. За оронгуудаа авталтаа бод юм байна. Энийг харж байгаагүй загвар ах чинь ээ. Ингээд тойроо суучдаг. За эндээ ингээд галтгоон. Галтгооных нь угаалт туур байна. За плетх нь 3 газ, 1 цахилгаан, уур сорогчтой. За энэ сүүлийн үеийн машинуудын галтгоо бол бүр үнэхээр тогтчил гоё шинэ цахилгаан хэрэгслүүдтэй амар гоё яагаад байгаа маа айл шиг том. За ингээд том нэлийн том хөргөчтэй байна. За ингээд артлынхаа өрөө энэ чи ямар гоё тоглог гэрэлч хийдэн бидэнтэй юм бэ. За энэ ширээ бол тойроод ингээ гоё буудан дээр суuna. Артлын ор бол энэ дээр байна. Энэ ор доошо буугаад ингээд болдог байх нь 2 хүний 3 хүний шахуу ор байна. За энэ тойлет 0 өрөө угаалт туурна тоглог. За энэ шүшүүр ерөнхийдөө л мотор хоомнуудын шүшүүр ингээд тустай хагаад байгаа. Чиргүүл болон мотор хоомнуудын шүшүүрд над тустай хийж харагдаад. Энэ бол бас өмнөх загварыг бол хамаагүй богинохон хэрнээ за ашиглалтын одоо зохион байгуулалт хамаагүй хөөрхөн байна шүү. За холоосоо юм байна. За энэ хавьяар дандаа Iveco ах шиг байна. За төвшөө бол бенз дуртай. Спринтерний фэн. За тий аюул бенз дээр л явж байгаа хта хаана явж ин төвшөөг болно. За энэ манай нөгөө алдарт бенз спринтер байна. 26 оны спринтер л ороод үзье. 158 мянган доллар гинэ. Яг гоо энэ спринтер надад нэг таалагдж байгаа юм гэвэл энэ хойтлын зорчигчийн суудлал нь яг өөрөөрөө спринтерийнхээ суудлыг ингээ хийгээд хайрцаглаад ингээд шкаф савжуулаад тавьсан байна. Энэ яагаад чухал вэ гэхээр нөгөө хойно байгаа сандлууд ихэвчлэн юм буудан байдаг 90 градусын юм. Тэгэхээр тэрэн дээр нь явхад үнэхээр тохиромжгүй байдаг. Олон цагаар явахаар нь уруу өвддөг. Тэгэхээр энэ өөрөө ингээд сандал нь өөрөөрөө байгаа нь бол их сайхан хэрэг. Ингээд энэ ийм өөрхөн судалтай юм юу харж байгааг бол юм тий. Тэгээ ингээд жолооч нь яасан байх нь. Өргөж хараад энэ наашлаа хараад ингээд Жолоочийн сандал нь буудангийн үр гүйцэтгэж юм шүү дээ. тий. Манайх болохоор яг ингээд зогсож байгаа үед энийг хаачаад урдлын сандал хэрэглэгддэг байхгүй. Тэгэхээр энэ бол энэ хэсгийг ашиглах юм шийдэл байна. За тэгээд энэ спринтерний урдуур гоёг энэ шинэ спринтерний сайхан юм аа. За хаашаа хавъя. Нөгөөр юу байна? За 3 шиг газын плетхтэй байна. Нэг юм том угаалтар өөнийг хараа. Энэ бас их чухал. Энд нөгөө нэг юу нэ байна? Усны шүүлтүр байна. Манайх болохоор одоо ингээд аяг шаазангаа угаадаг ус, уудаг ус гэд хоёр тустай ингээд юм авч явдаг. Энэ болохоор ингээд шууд нэг юунаасаа ингээд шүүгээд уучдаг нэг сайхан байна. Уур сорогч маш хэрэгтэй. За пэч байна. 0 түвшин цогтой. Ийм байна. За тэгээд энэ мэдээж нийлээд ингээ ор болно. Доогуур шкаф савнуудаа шийдсэн байна. Ингээд янз янзаар хөдөлдөг ширээ бол байна. Энд дээр нэг жижигхэн зурагттай. За Dometic-ийн air conditioner. Ер нь бол хэрвээ анзаарж байгаа бол хамгийн хай загварууд, люкс загварууд дандаа юм Dometic-ийн air conditioner гэдэг л шүү. За ингээл бол одоо хойноосоо ч орчин, урдаасаа ч орчин. Би ястаа зайнууд ашиглав. Тийм ээ, сайхан том юм байна. Гоё шийдлээ. Би саяны машиныг тайлбарлаж байхдаа
За төвшөөс тэр хайгаа явж байгаа таа гэж яг зүйл. Яа Монгол ингээ кемплүүд маш олоолаа явж болох юм те. Эсвэл ингээ 4 ам бүлтэй айлд бол ямар ч асуудалгүй байх юм шүү те. Манай хахаа 5 л да. За яаш. Энд болохоор хөөрхөн юм тавьсан байна. За аав энийг тайлбарлаад гэх за. За энд хөөрхөн юм одоо юу тавьсан байна. Энэ болохоор ингээд аяллаа машиныг одоо энэ гадна тал нь энэ яг юу байдаг юм бэ гэдэг нь байна. Энэ болохоор ингээ omni panel гэдэг юм нэртэй маш хөгхөн. Манай машин ч гэсэн адилхан. За энд нь ингээ маш нэг хөнгөн цагаан. Энэ бол хөнгөн цагаан биш байх шиг байна. Пластикэр хууч юм уу даал гэж бодмоор юм байна. Тэгээ голдоо юм 2 см, 2.5 см хөөстэй. Тэгээ дотор тал нь панертэй. За аяллаа бүх машинууд ерөнхийдөө нэг ийм байгаа шүү. За энэ машины хувьд хойно угаалгай машина тавьж өгсөн байна. Энэ бас ер нь хөөрхөн шийдэл байгаа юм да тий. Ийм жижигхэн хавтгай угаалгай машин тэндээ хийцэн машинууд их таарж байгаа. Аавны буюу энэ сүүдэрвч нь бүр маш том байна. Тэгээд эндээ газар руу буудаг, эндээ төгжээтэй. Энэ бол маш чухал. Яадаг вэ гэхээр манайх жишээлбэл ингээд сүүдэрвчээ гаргаад газар дээр ингээд тогтоочоод гацлахгүй бол хүчтэй салхинд хийсээд хугараад жайжчих маш боломжтой байдаг. Энэ бол тэрнээс хэрэгэлсэн байна. За тэгээд юу яана? Хаалгыг дахиад нэг оруулах гээд үзээдгий. За эндхийн энэ хаалганууд амар хөөрхөн заяа. Ингээд энэ нь гарч ирнэ. Би яг чадахгүй байл та яаж гаргадаг юм. Энэ яварсан гарч ирээд ингээд торон хаалга болчихно. Энийг хаахаараа ингээд дулаалгатай хаалга болчихно. Тэгээд нэг тор болон юугаа нэг дор шийдэд өгцөн. Энэ ч янзын биш тараа. Энэгээр нь ингээд сууцгаачих нь энэ дээр бүс 2 бүс харагдчихээн те. Энэ талдаа бүс алга. За угаалтуур ер нь пеллетхнүүд бол ойлгомжтой. Нэг бол газ, нэг бол хосолсон эсвэл дан индукц гэсэн. Юугаа энэ гэсэн чи бүр индукцж байхгүй. Манай Орос мечта пеллетх шиг пеллетх тавьж өгсөн байна. Уур сорогч байна. За энэ цоожнууд бас их чухал байдаг. Ингээд хаагдсан үедээ яг амьдрал дээр шүү заяа. Ингээд гэдэг байхгүй. Тэгэхээр энэ цоож маш чухал. Одоо жишээл энийг ингээд харах юм бол энэ дотор ингээд ямар ч нэг юм зөөлөвч нааж өгөөгүй байна л да. Энэ бол үйлдвэрлэдэг өөртөө аялж үзээгүй хүмүүс байгаа байхгүй. Яг аялдаг хүмүүс байх юм бол энэ дотор юм уу энд нь жижигхэн зөөлөвч ирзээ нааж өгөх ёстой. Тэгэхгүй бол машин дотор чинь ийм жижигхэн хаалга маш их байгаа. Тэр болгон чинь одоо би сайн сонсгоё. Ингэж дуурдаг байгаа шүү. Тэгэхээр аяллаа компаниуд бас яг автобусанд амьдардаг хүмүүстэйгээ уулзаж зөвлөлдөж байгаа тэгвэл бас энэ зэргийн жижигхэн алдаг гарахгүй байх гэж бодож байна. За хөрөгч байна. USB-C, USB. За манайд бол бас нэг юмтай бол хөөрхөн юм байна те. За Gree гэдэг нэг тийм лаг брендийн биш кондишн тавьсан байна. За энэ хөөрх юм үзүүлээ заяа. Юу вэ гэхээр энэ хаалга ер нь ийм хаалга бол харж байгаагүй. Хүй. За шившүүрний хаалга нь ингээд ийм гулгаад гадаргуу орчдөг ийм хаалгаар шийдэж өгсөн байна. За энэ талтаа болохоор ингээд хардаа хаалгаа онгоолгоод заяа. Энэ нэгдүгээр нойлын хаалга, хоёрдугаарт энэ арын өрөөний хаалга ингээд зоочлж байна. Тэгэхээр ийм хоёр янзын үүрэгтэй юм хаалгыг хийж өгсөн байна. Гоё маа гоё. Хоёр зургастай. Хаана? Зургастай үүдэн бэ зургастай. Оо цац. Яд нэгтэй болъё да тий. Янзээ. За энэ бол ямар ч машины тийм мэдрэмжгүй бурж яг тогтой айлын мэдрэмжтэй тогтчлттай юм байна. За хүмүүс үзгээд төвлээд. Гоё юм байна. За тэгээд нэг юм ташран дуулгахад энд бол 90% нь бол чиргүүл харагдаж байна. За яагаад вэ гэхээр австралчууд угаасаа ингээд хөдөөгөөр ингээд бүтэн ингээд аялахад угаасаа л 90% нь чиргүүлээр аялдаг. Яг аяллаа машинтай хүмүүс бол харьцангуй цөөхөн байдаг юм билээ. Тийм учраас энэ үзэгдлэн дээр ч гэсэн чиргүүл бол маш их байна. За тэгээд зөвхөн 2025 онд австралчууд энэ аяллаа машин караванд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэхээр $15 билион, 15 тэрбум долларыг энэ индустрид зарцуулсан байлаа. Тэгэхээр энэ бол нөгөө
бүүн болж байгаа салбар нь жилээс жилд өсөж байгаа улам том болж байгаа салбар нь юм байлээ. Монголоос энэ салбар руу бас хэн нэгэн хүн ирээд орчвол сайхан л байна.